Тэгээд авсан би Сарантуяа гэдэг. Миний бие 1967 онд төрсөн. За 1987 онд банкны санхүү эдийн засгийн техникумыг төгсөж ирээд Дундгуй аймагын банкны конторт нэгтлэн бодогчоор хянагч нэгтлэн бодогч гэдэг албан тушаалаар анх ажилд орж илаа. За тэгээд тэрнээс хойш банкны системд 35 жил ажиллаад 2022 онд тэтгэвртэй гарсан. Намайг банкны конторт ерөнхийлөгчийн томилтоор ирж байхад Монгол банкны салбарын захирлаар Дундгуй аймгийн салбарын захирлаар Нанжлмаа дарга маань байлаа. Нанжлмаа дарга маань намайг анх хүлээж авч нэгтлэн бодогч гэдэг албан тушаалаар ажиллах юм юу өгсөн. За тэгээд намайг халамжлын хүмүүжлэгчээр Дарс Сүрэн гэдэг хүн халамжлын хүмүүжүүлэгчээр томилогдож ирсэн. Тэр үед нөгөө дөнгөж төгсөж ирсэн улсуудыг дандаа халамжлын хүмүүжүүлэгч гэдэг хүнийг ажилуулдаг байсан. За Дарс Сүрэгч маань ажилдаа нихуур нямбай мундаг хүн байсан. Тэгээд Дарс Сүрэгчийн арчаагүй гэдэг үгийг хэлүүлж байгаа гэж маш их айдаг байлаа. За тэр үед бас намайг жинхэнэ одоо өстой аа өсгийг маань заасан хүн маань бол Сэдэнжав гэж мундаг нэгтлэн бодогч хүн байсан. Хянагч нэгтлэн бодогч байсан. Сэдэнжав эгч маань намайг анх меморал яаж бичгээс эхлүүлээл бүх юмыг зааж тэр үед чинь нэгтлэн нөгөө бүх банкны системийн бүх үйл ажиллагаа гараар явагддаг. За гүйлгээг маань зөвхөн Аското машин дээр гүйлгээг хуулгыг шивдэг. Бид болохоор гүйлгээг дандаа гараар тооцоод бичээд өгчдөг. Тэр гүйлгээг маань оператор нэгтлэн бодогч шивдэг. Өөрснүүдээ гараар балансаа тааруулж өгдөг. Ийм үе байлаа. За тэгээд нөгөө зээлийн хүү, хадгаламжийн хүү бүх юмыг гараар тооцож өгдөг. Тэгээд сарын эцэс, жилийн эцэст бол бид бас өглөөний 4 цаг хүртэл сууж хүүгээ тооцож, зээлийн хүүгээ тооцож, гараар меморалаа бичиж, зээлийн хүүнийхээ меморалыг бичиж ингэж ажилдаг үе байлаа. За бүх сумдуудад хоорондын тооцоо нийлнэ гэж бас том ажил байдаг гэсэн. Хоорондын тооцоог чинь 5 төгрөгийн дэвтэр гэж одооны байдлаар бол ийм зузаан 5 төгрөгийн дэвтэр, зузаан дэвтэр исэн. Тэн дээр бүх тооцооны төвүүд нэг дэвтэр нээчихсэн. Тэн дээр тооцооны төвүүдийн хоорондын тооцоог утсаар одоо нөгөө суурин гар утас муцс гэж яахгүй телефон утсаар авна. Зарим үед нөгөө шуурга салхитай байхад утас маань салж нийлээд ярьж болохгүй. Тэгээд байна уу гэж орилоо олстой нэрэ. Тэгжээж хоорондын тооцоогоо нийлж авдаг. Тийм үед ажиллаж амьдэрч тэр олон сайхан ахмадуудаас олон зүйлийг суралцаж мэдэж байсандаа их баярлж байдаг. За одоо бол бас банкны системийн залуучуудын маань боловсрол сайжирсан байна. Техник технологи сайхан хөгжсөн байна. Бидний үе шиг одоо сууж ажилдаг, өглөөний 4 цаг хүртэл сууж ажилдаг, гараар тооцоолт хийдэг тийм үе бол одоо хоцрогджээ. Анх нөгөө юуны ATM машин гэж анх яриад бэлэн мөнгө нь хөгжилтийн оронд гудамжиндаа бэлэн мөнгө нь гардаг гэж яхад одоо тэрийг хаанаас нь яаж гаргадığım бол гэж ухааны нь олохгүй байж идэг үе байлаа. Тэгтэл одоо өнөөдөр банкны систем маань дэлхийн хөгжилтийн орны тоног төхөөрөмж технологид нийцсэн ийм сайхан хөгжил дэвшлийг банкны систем маань одоо хөгжиж байна. Дэлхийн хөгжилтэй зэрэгсэн хөгжиж байгаа нь одоо надад их бахархууштай сайхан санагдаж байна. Одоо тэгээд жилээс ирэх тусмал илүү сайхан хөгжил бидний мэддэг юм байхгүй болох юм хэмжээнд хүрч байна да. Нийт банкны системд ажиллаж байсан ахмадууд, залуу үе одоо ажиллаж байгаа ажилчдаа баярын мэндийг төвшүүлье.